Сангийн аймгийн асуулт анхааралтай сонсолт ингээд дутуу хариулаад байх юм. Тэр сүүлийнх нь хэсэг хэдийгээр хэлж байгаа асуудалтай холбоогдсон Голланд өвчнөд холбоотой өөрөөр хэлбэл тэр цалин орлогоо нэмэгдүүлэх боломжгүй хөдөлмөрийн зах зээл дээр яаж бодлого явуулах юм бэ гэдэг асуулт байсан. Хоёрдугаарт нь төсвийн доктортой байдлын зөвлөлөөс оруулж ирж байгаа тэр зөвлөмж дотор нь ер нь төсвийнхөө зарлагыг хязгаарлах бодлогоо явуулахгүй бол өнөөдөр үндсэндээ над дотоодын нийт бүтээгдэхүүн чинь 32 болчиход байна шүү дээ. Тэгэхээр зөвхөн нөөтөг нь оцолдох биш төсвийн зарлагаа энэ өсөлтөө хязгаарлах энэ чиглэлийнхээ бодлогыг тодорхой ярих юм биш үү? Ингээд нэг нөгөө юмны үн гэхлээр махны үн яриад байдаг шиг нэг нөөт мөтгөл яриад их бүр нэг системээ зарлагынхаа бүтцийг нэг араа айтайхан ярьж эдийн засгийн яам, сангийн яам одоо энэ дээр нэг ажиллах болоогүй юм чи. Хэрвээ одоо нөөтийн хувьд орохгүй бол та нар 1.6-аас 1.8 их 80-ийн орлого тасарна гэж байна. Тэрийг яаж олох юм? Удахгүй төсвийн тодтол хийх байх. Тэгвэл эн чинь энэ бүтцээ нэг зарлагынхаа бүтцийг нэг томоохон дөрвтэй өөрчлөлт хийхгүй бол явахгүй нь шүү дээ.